Сайн байцгаана уу? Сар бүр хийдэг. За мөнгөний боломж орж ирэх талаар ярьдаг ордны маань бичлэг тавтай морил таад маань 7 дугаар сараа сайхан эхлүүлж байна уу. За энэхүү бичлэг маань ерөнхийдөө бол тухайн гариг иргэсийн хөдөлгөөн дээр үндэслээд та хайдад маань аль болох тухайн орж ирж байгаа боломжоо алдалгүй ашиглахыг зөвлөх талаас хийдэг бичлэг байгаа. За энэхүү мөнгөтэй холбоотой бичлэгүүд маань болохоор заавал таны мандалд орд тодорхой байж иж өөрөөр хэлбэл мандалд орд нь тодорхой байгаад өөрийнхөө 2 дугаар гэр буюу мөнгө хөрөнгө санхүүгийн гэрийг мэддэг байснараа энэхүү бичлэгүүдийг маань үзэхэд илүү тохиромжтой байдаг. Тэрүүгээрээ үзэхгүй өөрийнхөө төрсэн он сар өдөрт үнэлсэн буюу одоо хүн болгоны мэдэх нарны орд дээрээ үндэслэж үзэж байгаа бол тухайн мэдээлэл нь ерөнхийдөө бол одоо зөрөхөд хандлагатай байдаг. Мандалд ордоор үзэх юм бол ерөнхийдөө бол маш бодиттой үнэн байх болно. За мандалд ордоо мэдгүй хүмүүс манд байгаа бол баруун дэд буланд гаргаж авах заавар бичлэг оруулаад өгье. За үзэж байгаа хүмүүс маань мөн ойр дотныхон гэр бүлийнхнийх нь мандалд орд энэ бичлэг дээр байх магадлалтай тул та ойр дотныхондоо явуулаарай. За ингэснээрээ тухайн хүмүүс ч гэсэн өөрөө өөртөөхөө боломжийг алдалгүй атгаж авах боломжийг олгож өгөх болно. За ингээд ордныхоо тайлал руу орцгоё. За дөрөвдүгээр байранд хилэнцгийн мандалтай хүмүүс орсон байгаа. За хилэнцгийн мандалтай хүмүүсийн манд хувьд 10 дугаар гэр нь Арслангийн орд байдаг. За 10 дугаар гэр гэдэг маань болохоор өөрөө ажил, мэргэжил, нэр хүнд олон нийтэд харагдах байдал, дарга удирдлага, амжилт, бизнесийг илтгэж идэг. За ингэснээрээ бархасад гараг орсноороо ажил мэргэжил карьер дээрээ өсөх, тэлэх, томрох 1 жилийн мөчлөгийг та хэдэ оруулж өгч байгаа бүтээж байгаа гэсэн үг. За үүнээс гадна 7 дугаар сарын 23-нд нар мөн адил Арслангийн ордон дээр та хэдийн маань 10 дугаар гэр дээр орж ирснээрээ та бусдад одоо ажил мэргэжил карьер хийж байгаа бизнесийнхаа хувьд бусдад илүү харагдах, өсөж твжих боломжийг илүү нэмэгдүүлж өгөх болно. За энэхүү яриад байгаа гаргийн хөдөл маань ерөнхийдөө бол шууд утгаараа хөрөнгө мөнгө санхүүд одоо нөлөөлөхгүй буюу таны бизнес бусдад харагдаж бизнесээ өргөжүүлснээр заагүй бол албан тушаал тэгснээрээ хөрөнгө мөнгө санхүү орж ирэх байршлыг илтгэж байгаамаа. За үүнээс гадна ерөнхийдөө бол Плуто буюу дэлхийн ван гариг маань түрүүн яриад байгаа нар бөгөөд бархасад гарагтай эсрэгслүүдийг та хэдийн маань 4-р гэр дээр үүсгэж байгаа тул ажил мэргэжил карьер дээрээ өсөх, албан тушаал ахих, бизнесээ өргөжүүлэхдээ гэр бүлээ орхигдуулах гадаа хандлага гарч болох тул энэ зүйлсийг аль болох тэнцвэржүүлээд аль алийг нь авч явахыг та хэдий зөвлөмөр байна. За 7 дугаар сард юу болох, ямар хуу чухал гаригуудын хөдөлгөөн болох талаар 7 дугаар сарын дэлгэрэнгүй бичлэг орсон байгаа тул та хэд маань тэндээс илүү дэлгэрэнгүй бүх мэдээллийг аваарай гэж зөвлөе. За үзсэн Арслангийнхан маань байвал өөрийнхөө ордыг бичээд завгүй бол өөрийнхөө ордны логог бичээд үлдээхээ мартаа. За дараагаар нь гэх юм бол жинлүүрийн мандалтай хүмүүс маань орсон байна. За жинлүүрийн мандалтай хүмүүсийн хувьд түрүүний одоо өмнө яригдсан хилэнцгийн ордны мандалтай хүмүүсийн адил шууд утгаараа 2 дугаар гэр идэвхжээгүй боловч та хэдийн маань 10 дугаар гэр нэлээд хүчтэй 7 дугаар сард идэвхжиж өгч байгаа. За 10 дугаар гэр нь өөрөө түрүү хэлсэнчлэн ажил мэргэжил карьер нэр хүнд бизнес амжилтыг илтгэдэг. За ингэснээрээ энэхүү сардаа бод ерөнхийдөө бол та хэдийн маань 10 дугаар гэр дээр ухарж байгаа. Тэгэхээр магадгүй бизнес ажил мэргэжил карьертэй нэр хүндтэйгээ холбоотой баг зэргийн асуудлууд гарсан. Завгүй бол яаж энэ байгаа зүйлсээ ашиглах вэ? Илүү зөв байдлаар зохицуулах вэ? Яавал амжилтанд хүрэх вэ? Яавал бизнестэй болох вэ гэдэг ч юм уу маш их бодлууд орж ирж болно. За гэхдээ энэ ухрах хөдөлгөөнд байгаа будтай маань нар 7 дугаар сарын 13-нд холбоос үүсгэж байгаа учраас танд ерөнхийдөө бол цаашдын гарц гаргалгаа том ойлголтуудыг өгөх болно. Тэгэхээр магадгүй хуучин байсан ажил заагүй бол хуучин ажил мэргэжлийн чиглэл, хуучин үйлчлүүлэгчид заагүй бол хуучин байсан төр төрхөө дахин эргэж харах, холбох боломжийг танд өгөх болно. За түүнээс гадна энэхүү өдрийн дараа 7 дугаар сарын 14-нд та хэдийн маань 10 дугаар гэр дээр буюу түрүүний яриад байгаа ажил мэргэжил карьерийн гэр дээр шинэ сар гарах тул ерөнхийдөө бол ажил мэргэжлийнхаа карьерийн хувьд шинэ зүйлсийг эхлүүлэх, төлөвлөж эхлэх, за шинэ ахлагмуудаа авч эхлэх санаануудаа гаргахад маш таатай байх болно. За үүнээс гадна ерөнхийдөө бол та хэдийн маань 11-р гэр дээр буюу ажил мэргэжлээсээ орж ирдэг хөрөнгө мөнгө санхүү, бизнесээсээ орж ирдэг хөрөнгө мөнгө санхүү. За түүнээс гадна үзэгчид таны одоо хараалгаж байгаа нийгмийн хүрээлэл, сүлжээ, найз нөхөд, урт удаан хугацааны зорилго, завгүй бол амьдралд нь орж ирдэг илүү томоохон хүмүүсийн дэмжлэгийг илтгэдэг 11-р гэр дээр нь суугар гараг бөгөөд бархасад гарагуд орсон байгаа. За ингэснээрээ ерөнхийдөө бол түрүүний хэлсэнчлэн магадгүй контент хийдэг хүмүүс үгүй бол олон хүмүүстэй ажилладаг хүмүүсийн хувьд үзэгчд, дагагчд нэмэгдэх, зөв хүнтэйгээ холбогдох, нийгмийн хүрээлэлээс тань боломжууд орж ирэх, том хүнээс дэмжлэг авах, за үгүй бол
карьерийнхаа үгүй бол ажил мэргэжлийнхаа босгосон бизнесийнхаа үр ашгийг орлого болж тухайн боломж нь орж ирэх зэрэг маш таатай гаргийн хөдөлгөөнүүд болох болно. За та хэд маань 7 дугаар сард юу болохыг илүү дэлгэрэнгүй мэдмээр байвал 7 дугаар сарынхаа дэлгэрэнгүй зурхаан бичлэгийг үзээрэй. За түүнээс гадна үзсэн жинлөөрийнхэн маань доор өөрсдийнхээ ордны лого болон ордны нэрийг бичжүүлдээгээрэй. За 2 дугаарт орсон мандалт орд маань материйн мандалт ордтой хүмүүс байна. За материйн мандалт ордтой хүмүүсийн хувьд энэ жилдээ энэ сарда 8 дугаар гэр нэлээд хүчтэй өдөөгдөж өгж байгаа. За 8 дугаар гэр нь болохоор өөр ширзээл, такс үгүй бол магадгүй бизнесийн орж ирсэн бусдаас авж байгаа хөрөнгө оруулалт. За үгүй бол таны хамтрагчийн мөнгө хөрөнгө санхүү. За үгүй бол ойр дотныхон хэн нэгэн танд санхүүгийн тусалцаа дэмжлэг үзүүлэх дундын хөрөнгө мөнгө санхүү, таны хосын орлого зэрэг зүйлсийг илэрхийлж идэг. За ингэснээрээ 7 дугаар сарын сүүлээр ерөнхийдөө бол таны одоо 8 дугаар гэр за ерөнхийдөө сарын туршид аль хэдийн маш хүчтэй ихчээд эхэлчихсэн байгаа. Энэхүү сар эхлэхэд та хэдийн маань 8 дугаар гэр дээр аль хэдийн суур гараг орчихсон байгаа байдлаар эхэлж байгаа. Тэгэхээр та ерөнхийдөө юу болох гэж байгаа үр шимийг нь баг зэрэг хүртээд эхэлчихсэн байгаа болоо гэж бодож байна. За бархасад гараг та хэдийн маань 8 дугаар гэр дээр мөн адил орж ирж байгаад бол таны бусдаас хөрөнгө оруулалт авах заагүй бол үр ширзээлээ илүү амар хялбар арга шийдэх аргууд гарцууд гарч ирэх, бусдаас санхүүгийн дэмжлэг илүү орж ирэх, таны магадгүй хамтрагчийн хөрөнгө мөнгө санхүү ч гэсэн өсөх гаргийн нөлөөллүүд болох боломжтой. За тэгэхээр бархасад гараг ерөнхийдөө бол 6 дугаар сарын 30 та хэдийн маань 8 дугаар гэр дээр ороод бүтэн жилийн өмчлөгийг өнгөрүүлнэ. За 7 дугаар сарын 23-нд болоод ирэнгууд нар муу адил 8 дугаар гэр дээр нь орж ирнэ. За тэгтэл 7 дугаар сарын 29-нд энэ хоёр хоорондоо нийлэн за ингэснээр түрүүний одоо болоод байгаа боломжууд илүү тод томрун сайхан байдлаар та хэд маань илэрнэ гэсэн үг ахны. За 7 дугаар сард юу болох талаар илүү дэлгэрэнгүй бичлэгийн маань үзээрэй. Үдсэн материалын маань өөрсдийнхөө ордны лого заавгүй бол өөрсдийнхөө ордны нэрийг коммент хэсэгт бичиж үлдээгээрэй. За хамгийн тэрүүн байранд шалгарсан мөнгөний боломж маш хүчтэй идэвхжиж байгаа мандалт орттой хүмүүс маань мэлхийн мандалт орттой хүмүүс байна. За яагаад вэ гэх юм бол Арслангийн ордонд ерөнхийдөө бол одоо энэ 7 дугаар сард маш хүчтэй олон гаригууд орж ирж байгаа. За түрүүн хэлсэнчлэн 2 дугаар гэр маань хөрөнгө мөнгө санхүү орлого өөрийн тань үн цэн. За үгүй бол авьяасаа мөнгө болгох санхүүгийн доктортой байдлыг илтгэдэг гэр байгаа. За тэгэнгუთ аль хэдийн энэхүү сар эхлэхэд сугар гараг та хэдийн маань 2 дугаар гэр дээр ороод эхэлчихсэн байгаа. За тэгтэл 6 дугаар сарын 30-нд бархасад гараг та хэдийн маань 2 дугаар гэр дээр орсноороо бүтэн жилийн туршид хөрөнгө мөнгө санхүүгээ ахиулах, дээшлүүлэх таатай боломж орж ирж байгаа үе байна. За тэгэхээр магадгүй өөрийнхөө байсан авьяасыг үнэлдэггүй байсан зүйлийг энэ удаадаа хөрөнгө мөнгө санхүү болгох заагүй бол магадгүй үйлчилгээ үзүүлдэг хүмүүсийн хувьд үйлчилгээнийхээ үн тарифыг нэмэх заагүй бол шинэ мөнгө олох боломжууд ч гэсэн орж ирэх зэрэг байдлаар маш олон гайхалтай зүйлс болох боломжтой. За энэ 7 дугаар сарын ихэнх үед хэдий та хэдий маань ордон дээр буд гариг ухарж байгаа буюу одоо амьдралын зүг чиг бүх зүйлээ эргэцүүлж бодож байгаа боловч 7 дугаар сарын 14-нд нар та хэдий маань ордон дээр шинэ сар гарах байгаа. За ингэснээр ерөнхийдөө бол шинэ хүн шиг болж байгаа. Өмнөх одоо магадгүй байсан зүйл тогтол өмнө орчихсон байсан бие хэмбэ гэдэг зүйл өөрийгөө алчсан байсан зүйлээ ч гэсэн эргүүлж орж авах боломжтой. За тэгээд 7 дугаар сарын 29-нд түрүүн яриад байгаа нар бөгөөд бархасад гарууд маань та хэдийн маань 2 дугаар гэр дээр холбоос үүсгэснээрээ маш хүчтэй гайхалтай зүйлс буюу одоо түрүүний нөгөө санхүүгийн хувьд өөртөө итгэл нэмэгдэх, хүмүүс таныг илүү сонгож үйлчлүүлэх гэдэг ч юм уу. За үгүй бол мөнгөний боломжууд илүү тод том руу орж ирэх, өөрийнхөө авьяасыг одоо үнэлэх, за түүнээс гадна түрүү хэлсэнчлэн шинэ орлогын их өсвөртэй болох боломжууд нэгдэж байгаа гэсэн үг байна. За нэг зүйлийг та хэдтэй анхааруулж хэлэхэд орлогын одоо боломж өсөж байгаагаа дагаад зарлах ч гэсэн өсөх хандлагатай байдаг. За ийм учраас магадгүй үр хүүхдүүд баяр баясгалан өөрийгөө шагнаж байгаа гоо сайхан тансаг хэрэглээ зэрэгтэй одоо холбоотой зүйлс дээр хит их мөнгө үрхээс болгоомжлоорой гэж та хэдтэй зөвлөмөр байна. За сонсон мэлхийн ордныхан маань илүү дэлгэрэнгүй 7 дугаар сард юу болох талаар бидмээр байвал 7 дугаар сарын маань бичлэгийг үзээрэй. За түүнээс гадна өөрсдийнхөө ордны эможи, лого, за үгүй бол нэрийг коммент сект бичүүлдэхээ мартаоцай. За уламжлалт ёсороо ерөнхийдөө бол тусгай байранд дахиад 2 орд дахиад байнга дурддаг байгаа. За энэхүү
тусгай баримд орсон орд маань гэх юм бол үхрийн мандалтай хүмүүс байна. За үхрийн мандалтай хүмүүс яагаад орж байгаа вэ гэх юм бол 7 дугаар сарын 4-нд ангараг бөгөөд Тэнгэрийн ван гараг та хэдийн маань 2 дугаар гэр дээр нийлэх болно. За 2 дугаар гэр түрүү хэлсэнчлэн хөрөнгө мөнгө санхүү орлого үн цэнтэй холбоотой байдаг. За гэтэл ангараг бөгөөд Тэнгэрийн ван гараг хоёр маань хоёулаа ерөнхийдөө бол гинтийн ийм нэлээд тесрэлттэй нөлөөтэй байдаг. За тэгээд Тэнгэрийн ван гараг маань одоо эрэг зүйлээрээ ч сөрөг байдлаараа ч гэсэн нөлөөлөх боломжтой байдаг тул арай илүү барьц муутайгаад идэг. Тэгэхээр нөгөө магадгүй гинтийн одоо олох санаа орж ирэх, заагүй бол гинтийн давхар ажил хийх санаа орж ирэх, боломжууд орж ирэх, заагүй бол магадгүй онлайнаар техник технологиор контентоор дамжуулаад мөнгө олох санаанууд орж ирэх, үгүй бол гинтийн байдлаар огцом үн тарифаа өөрчилмөр санагдах, өөрийнхөө байгаа ур чадварыг иймэрхүү байдлаар л ашиглах юм байна гэдэг гарц гаргалгаагаа олохгүй байсан бол тухайн зүйл дээр ч гэсэн санаанууд орж ирэх. За мөнгөтэй холбоотой юмн дээр магадгүй урсгалаараа яваад исэн ойлгохгүй байгаадсан бодохгүй байгаадсан юмнууд байх юм бол мөнгөтэй холбоотой сэдвүүдтэй холбоотой ч гэсэн гинтийн өөрийнхөө орлого зарлагыг ашиглаж байгаа байдлаа ухамсарлах, гинт цэрэх, за тиймэрхүү нөлөөллүүд орж иж болно. За гэхдээ түрүүн хэлсэнчлэн нөгөө нэг Тэнгэрийн ван гараг маань өөрөө тогтворгүй байдал учраас гинтийн зарлага ч гэсэн өсөх боломжийг нэмэгдүүлээд өгдөг байгаа. За тэгэхээр түрүүн хэлж байгаачлаа одоо зөв ашиглаж чадах юм бол энэ та хэд маань шинэ орлогын их өсөртэй болох, байгаа ур чадвараа ашиглах таатай байдлаар нөлөөлнө гэсэн үг байна. За харин түрүүн хэлсэнчлэн гинтийн томоохон зардлуудыг гаргахаас та хэдтэй болгоомжлоорой гэж зөвлөё. За сонсон үхрийн мандалтай хүмүүс мань байх юм бол өөрсдийнхөө ордны логог комент зэгт бичиж үлдээгээрэй. За түүнээс гадна 7 дугаар сард юу болох талаар илүү дэлгэрэнгүй мэдмээр байвал 7 дугаар сарын 6 бичлэгийг маань үзээрэй. За дараагийн тусгай байранд орсон орд маань гэх юм бол арслангийн мандалтай хүмүүс байгаа. За арслангийн мандалтуудыг ерөнхийдөө бол энэ бичлэг дээр заавал дурдах хэрэгтэйсэн. Яагаад вэ гэх юм бол түрүүн одоо яригадаад байгаачлан нар бөгөөд Пархасад гараг та хэдийн маань орд руу орж ирж байгаа. За түүнээс гадна энэ хоёр хоорондоо 7 дугаар сарын 29-нд холбогдож байгаа холбоос хүртэл та өөрөө бусдыг татах, бусдад дахиад илүү одоо өөрөө өөртөө итгэл нэмэгдэх, бусдад харагдах байдал ч гэсэн нэмэгдэх боломжууд орж ирлээ гэхэд та илүү сонгогдох, та өөрөө илүү азтай байх зэрэг байдлаар маш хүчтэй нөлөөлөх болно. За тэгээд 7 дугаар сарын 10-наас ахуулаад харин сугар гараг маань та хэдийн маань 2 дугаар гэр рүү орох болно. За ингэснээрээ өөрийгөө үнэлэх, үн цэн, орлогоо өгөө бол илүү практикл байдлаар хувиргах, за мөнгө хөрөнгө санхүүгийн боломжуудыг ч гэсэн илүү авчирч өгөх болно. За ингэснээрээ ерөнхийдөө бол та хэдд маань орж ирж байгаа боломж та өөрийнхөө дүр төрхийг заагүй бол хувийн брендийг өөртөө итгэх итгэлийг бусдад харагдах байдлаараа өөрийнхөө үн цэнийг нэмснээрээ дамжиж олох боломжтой гэсэн үг. За яагаад одоо энэ хүү арслангийн мандалтай хүмүүс маань ийм сайхан гайхалтай гаргуудын хөдөлгөөнтэй байгаа хэрнээ дөрөв ордондоо орж чадаагүй гэх юм бол энэ сар маань ерөнхийдөө бол та хэдийн маань хувьд орлого гэхээсээ илүүтэйгээр та өөрөө хэн бэ гэдэг зүйлээ өсгөж байгаа сар байгаа. За тэгэхээр мөнгө ирж болно. Гэхдээ ерөнхийдөө бол гол фокус нь та өөрийгөө хөгжүүлэх, томрох, бусдад харагдах, өөрийнхөө боломжуудыг нээх байх болно. За тэгэхээр энэ хүртэл сонсон арслангийн мандалтай хүмүүс маань өөрсдийнхөө арслангийн ордны лого, нэрийг үгүй бол тэмдгийг бичиж үлдээгээрэй. За тэгээд 7 дугаар сард юу болох талаар илүү дэлгэрэнгүй тайлбарыг маань сонсомоор байвал 7 дугаар сарын 6 бичлэгээ үзээрэй. Өөрийн хувийн зурхайг уншуулах, за ямархуу хувь тавилантай, ямархуу боломжуудтай, ямархуу саад бэрхшээл тань тулгарч байгаа вэ гэдэг зүйлсээ мэдмээр байвал та надтай дэлгэцнээр гарч байгаа линкүүдээр холбогдоод өөрийнхөө зурхайг уншуулах боломжтой. За энэ хүртэл бичлэгээ сонссон та бүхэндээ баярлалаа. Дараагийн бичлэгээрээ уулзтлаа. Түр баяртай.